За дараагийн апдейтийг өгөхөд бэлэн боллоо. Тэгээд 4 сарын 9-нд буюу өнөөдөр маркет маш их өссөн. Тэгээд нэгд өдөр бид нэр мөлжүүртэй болон дээр маркет 5,000-ын доор гаптай нэгдэх юм бол ер нь бол тэнд ерөнхийдөө ботом хийгдэх баха. Тэгээд худалдаж авах тул нааш тохиромжтой левел гэж итгэж байна гэж би бол айгүй зөрөгтэй бичсэн. Тэгээд мэдээж дараад маркетаас унсан. Гэхдээ нэгдгийн евро маань харахгүй евро гэж таарсан. Тэний доор бол очоогүй. Тэгээд мөлжүүртэй болон дээр бид нэр ямар ч үсэн энэ удаагийн уналтыг бас дахин амжилттай хаан дуусгах гэдгийг таамаглаж чадлаа. Маркет дээр юу болсон талаар ямар ч үсэн ярилцсан. Тэгээд маркет маань өнөөдөр 10% өсөлт үзүүлсэн. Тэгээд өнөөдөр 9 цагийн үед ерөнхийлөгч Трамп Truth Social дээр юу гэж бичсэн бэ гэхээр "This is a great time to buy" гэж бичсэн байгаа. Тэгээд худалдаж авахд бол тохиромжтой үе байна гэж бичсэн. Тэгээд Трамп мэдээж яг маш олон юмнууд сошиал дээр бичдэг учраас энэ мэдээллийг бол нэг тийм амар сүртэй мэдээлэл байна гэж би бол дотроо бодоагүй. Тэгээд мэдээж 11 цагийн үед бол өдөр маркет ерөнхийдөө өсөх хандлагатай байна гэдэг сигнал орж ирснийг би бас групп дээр хуваалцсан. Тэгээд миний хувьд өөрөө би бас ганцаараа галзуураад байхын тулд хэд хэдэн бас төлбөртэй өрөөнүүдээс мэдээлэл аваад давхар өөрийнхөө бодлыг бас ингээ харьцуулаад явдаг. Тэгээд ямар ч байсан өнөөдөр бас маркет ерөнхийдөө сэргэх магадaltaй байна гэдэг талаас бас өрөөндөөс хуваалцсан байгаа. Тэгээд 12 цагийн үед ямар мэдээлэл гарсан бэ гэхээр тариф дээр 90 хоногийн пост тавилаа буюу төр зур хойшлуулаа гэдэг мэдээлэл тавьсан. Тэгээд Трампын Truth Social дээр дараа нь юу гэж хэлсэн бэ гэхээр хятад Америкийг хүндлэхгүй байгаа учраас хятад дээр тавих татварыг 125% болгож нэмээд baseline татвар буюу 10% татвар маань шууд 30 төгөлдөр болоод тэгээд бусад татваруудыг болохоор 90 хоног хойшлуулаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэний дараа маркет бол нэлээд өссөн. Тэгээд энэ мэдээлэл гарсны дараа ашигтайсан бүх бүтүүц дээр ашиг аваад тэгээд сүүлд бас нээсэн байсан ямар нэг алдагдaltaй хит хитэн эрсдэлтэй бүт авсан байсан. Тэднийгээ бүгдийг нь алдагдaltaй хаагаад тэгээд ерөөхдөө бол өнөөдөр бол маш өсөлттэй амжилттай юм харилцаа өдөр байсан. Тэгээд нэгд өдөр би бас групп дээр юу санал болгож биччихсэн бэ гэхээр SPY болон QQQ дээр би одоо bullish байна. Тэгээд SPY дээр би call calendar авч чинь. Тэгээд хэрвээ option авах хүсэлгүй хүмүүс байх юм бол TQQQ худалдаж авч болно гэж хэлсэн. Тэгээд TQQQ-ийн хувьд бол өнөөдөр 30 гаруй 35% өсөлт үзүүлсэн. Трамп бас дээрээс нь Xi Jinping-тэй уулзах сонирхол бас байна. Уулзах төлөвлөгөөтэй байна гэж ярьсан. Тэгээд Америк орны хувьд хятадаас эмийн бүтээгдэхүүн болон эмийн орцон дээр нэлийн хамааралтай болсонтой холбоотойгоор хятадаас орж ирдэг эмийн бүтээгдэхүүнээс дээр удахгүй татвар ногдуулна гэдгийг өчигдөр бас зарласан. Тэгээд энэхүү мэдээлэл төр үндэстэй хэрхэн арилж байгаа гэдэг асуудлаа мөлжүүртэй болон дээр бид нэлийн удаан ярьж исэн. Өнөөдөр санал болгосон хувьцаа маань 20 гаруй хувийн өсөлт үзүүлсэн, үргэлжлүүлэн бас өснө гэж бодож байна. Тэгээд энэхүү арилжааг хамаарах юм бол та бүхэн мөлжүүртэй болон нэгдээд энэ арилжаануудыг харах боломжтой. Тэгээд дараагийн апдейтээр уулзъя. Thank you guys.